NeuroKids 3-аас 15 насны хүүхдийн тархийг шинжлэх ухааны аргаар хөгжүүлэх адаптив платформ. Бидний өөрөө бүгдсэн ухаан гэрэлт ирээдүй. Үнэгүй эхлэх боломжтой. Доорх линк дээр дарж ороод дэлгэрэнгүй танилцаарай. NeuroKids CG-ийн утас 88 1 7 87. Болдоггүй бор өвгөн Монгол ардын үлгэр. Эрт үед цагт болдоггүй бор өвгөн гэж байж гин. Энэ өвгөн долоон бор хонтой, нисдэг бор морьтой, бас нисдэггүй бор морьтой юм гин. Болдоггүй бор өвгөн болзоотын бор толгойн тэнд овоохоо барин суудаг байжээ. Болзоотын бор толгойд долоон бор хоноо хариулдаг ажээ. Нисдэг бор морой гэрийнхэн баруун талд уйдаг, харин нисдэггүй бор морой гэрийнхэн зүүн талд аргамждаг байжээ. Болдоггүй бор өвгөн хов хар хонноос минь хундан цагаан хург гараасаа хурамст тэнгэрийн тахих юмсан гэж бодож явдаг байжээ. Тэгж байтал хов хар хонноос нь хундан цагаан хург гарсанд хурамст тэнгэрийн тахин гэж баярлаад хурганы өвдөнд хийж хээр тавиад хонио буцаагаад ирсэн чинь хурамстын хан гард нисж ирээд хурганых нүдийг ухчихсан байж гин. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морин унаж нисэж очоод хан гардын хэвэр хошууг таслаж аваад оронд нь ган хошуу хийгээд явуулчихж гин. Гэтэл хурамс тэнгэр хан гардын хошууг таслав гэж уурлаад нисдэг бор морийг нь идүүлэхээр хоёр чоноон явуулж гин. Үүнийг болдоггүй бор өвгөн мэдээд нисдэг бор морийн зүүн талдаа, нисдэггүй бор морой баруун талдаа солиод аргамжиж гинэ. Хурамстын хааны хоёр чон ирээд нисдэггүй бор морийг нь идчихээд явчихж гин. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морийг унаж хөөж очоод хоёр чонны арсыг өвчөөд хоншоорт нь унжуулаад тавьж гин. Хан хурамст хэлэгнэж болдоггүй бор өвгнийг нэргүүлэхээр хоёр луугаан явуулжээ. Болдоггүй бор өвгөн үүнийг мэдэж болзоотын бор толгой дээр хонион хариулж явснаа хурган дахаар мануухан босгочход өөр газар яваад өгчээ. Хоёр луу болзоотын бор толгойг нэргчгээд явчихжээ. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морин унаж нисэж хөөж очоод хоёр лууны сүүлийг таслаад явуулчихжээ. Хан хурамст болдоггүй бор өвгнийг туршуулахаар хоёр чөтгөрөн явуулав. Өвгөн үүнийг мэдэж чон эдсэн нисдэггүй бор морныхон шивхийг буцалгаад сууж байжээ. Хан хурамстын хоёр чөтгөр ирээд хар аваахан цоорохоор шагааж гин. Өвгөн үүнийг хараад буцлагсан шивхэн цацаад хоёр чөтгөрийн нүрийг шалж түлээд явуулжээ. Хан хурамс уурлаж болдоггүй бор өвгнийг элчээр дуудуулсанд өвгөн хурамстын хаанад ирж гин. Хан хурамст чи яагаад хэрээний минь нүдийг сохлов гэсэнд хов хар хонноос минь хундан цагаан хург гарвал хурамст тэнгэрийн дахин гэж баярлаж байтал хон хэрээ нисж ирээд хоёр нүдийг нь ухаад явчихлаа. Тэгэхээр нь хан гардын хошуу тасалсан гэвэ. Тэгвэл тэр чиний зовоо. Харин яах гэж хоёр чонны минь арсыг хоншоорт нь унжуулаад тавив гэж хурамс асууж гин. Тэр хоёр чононд нисдэг бор морийг минь идээд иргэсэн үү? Нисдэггүй бор морийг минь идээд иргэсэн үү? Та хэмээн өвгөн асуухад нисдэг бор морийг чинь эдгэж явуулсан юм. Тэгвэл тэр хоёр чон чинь нисдэггүй бор морийг минь идчихээр нь би түүний ярсыг хоншоорт нь чиргүүлээд тавьсан юм гэж гин. Тэгвэл тэр чиний зөв. Харин өвгөн чи миний хоёр лууны сүүлийг яагаад тас завьчихсан бilé? Хэмээн хан хурамст асуув. Болдоггүй бор өвгнийг нэргээд иргэсэн үү? Болзоотын бор толгойг нэргээд иргэсэн үү гэж өвгөн асуув. Болдоггүй өвгөн чамайг нэргээд иргэсэн гэв. Тэгвэл таны хоёр луу болдоггүй бор өвгнийг нэргэхийн оронд болзоотын бор толгойг нүүрс болтол нэргэхээр нь би хоёр лууны сүүлийг тас завьсан гэв.
Тэгвэл тэр чиний зөв. Харин яагаад хоёр чөтгөрийн нүрийг шалж болж төлөв гэхээр нөөгөн та болдоггүй бор өвгнийг туршаад иргэсэн үү? Бор овоохог нь цоолоод иргэсэн үү гэж асуув. Мэдээж би болдоггүй бор өвгнийг туршаад иргэсэн гэж гин. Тэгвэл болдоггүй бор өвгнийг туршихын оронд бор овоохог минь цоолоод ураад байхаар нь би нүрийг нь төлсөн гэжээ. Хурмстын хаан үнд. Тэгвэл тэр чиний зөв гэжээ. Ингээд болдоггүй бор өвгөн 7 бор хонтойгоо нисдэг бор мортойгоо амар сайхан жаргажээ. Нейрокидс 3-аас 15 насны хүүхдийн тархийг шинжлэх ухааны аргаар хөгжүүлэх адаптив платформ. Бидний өөрөө хөгжсөн ухаан гэрэлт ирээдүй. Хүүхдийн тархи 3-аас 15 наснд хамгийн хурдан хөгждөг. Ой тогтоолт, анхаарал, логик, бүтээл сэтгэлгээ, орон зайн дүрслэл, эдгээрийг бүгдийг өдөр бүрийн богино дасгалаар хөгжүүлнэ. Өдөрт ердөө 15-аас 20 минут. Нийт 10 танин мэдхүйн чадвар. 5 насны төвшин. Нэг платформ дээр 10 танин мэдхүйн чадвар хөгжинэ. Нэгдүгээрт ой тогтоолт. Харсан, сонссноо тогтоож сурна. Хоёрдугаарт логик сэтгэлгээ. Учир шалтгааны холбоог олно. Гуравдугаарт анхаарал. Төвлөрөх чадвар нэмэгдэнэ. Дөрөвдүгээрт бүтээлч байдал. Шин санаа гаргаж сурна. Тавдугаарт нийгмийн чадвар. Бусадтай харилцах ур чадвар. Зургадугаарт матриц сэтгэлгээ. Хийсвэр хэв маягийг таньж сурна. 7-дугаарт орон зайн дүрслэл. Дүрсийг орон зайд төсөөлнө. 8-дугаарт боловсруулах хурд. Мэдээллийг хурдан шийднэ. 9-дугаарт сэтгэл хөдлөл таних. Бусдын сэтгэлийг ойлгоно. 10-дугаарт төлөвлөлт. Алхмуудаа урьдчилан төлөвлөж сурна. Хүүхэд бүр өөрийн төвшнээс эхэлнэ. 5 насны бүлэг байна. 3-аас 5 нас бага бүлэг. Өнгө дүрс таних, энгийн анхаарал. 6-аас 8 нас бэлтгэл бүлэг. Анхаарал төвлөрөл, зээжлэх чадвар. 9-өөс 10 нас дунд бүлэг. Ажлын ой, дараалал, орон зайн сэтгэлгээ. 11-ээс 12 нас агсан бүлэг. Хийсвэр сэтгэлгээ, олон алхамт логик. 13-аас 15 нас ахлах бүлэг. Аналитик сэтгэлгээ, хурдан боловсруулалт. Эхлэхдээ 21 асуулттай шалгалт өгч төвшнээ тогтооно. Дараа нь хариулт бүрт тохируулан дасгалын хүндийг автоматар сонгоно. Сая гаруй адаптив асуулт бэлэн бөгөөд кредит карт шаардахгүй. Тоглоомоор суралцах нь урам зоригийг тасалдуулахгүй. Дасгал бүрээс оноо цуглуулж шин төвшин нээнэ. 25 медалиар амжилт бүрийг тэмдэглэж урамшуулна. 7 хоног бүр эцэг ихэд автомат тайлан очино. Хиймэл оюун ухаан хүүхдийн хягцад тулгуурлан дараагийн алхмыг зөвлөнө. Үнийн 4 багц байна. 1 сарын багц 30,000 төгрөг. 3 сарын багц сард 28,500 төгрөг. Нийт 85,500. 6 сарын багц сард 27,000 төгрөг. Нийт 162,000. 12 сарын багц сард ердөө 24,000. Нийт 288,000. Энэ бол хамгийн хэмнэлттэй сонголт. Нэг өдрийн дасгал үнэгүй. Кредит карт шаардахгүй. Хизээж цуцлах боломжтой. Хүүхдийнхээ тархинд хамгийн сайн бэлгийг өнөөдөр бэлгэлээрэй. Үнэгүй эхлэх боломжтой. Доорх линк дээр дарж ороод дэлгэрэнгүй танилцаарай. Нейрокидс CG-ийн утас 88 1 1 7 87